За орой минь. Орой минь. За хоёлаа нөгөө юу ячжээ. Ячжээ ч явах уу. Түрүүчийн аним нэг ирсэн штэ. Тэгсэн Тэр штэ. аним дээр би яг зүгээр амар товчилж ирсэн бохгүй юу. За. Гол агуулгуудыг гаргаад. Аха. Одоо болохоор зүгээр юу яа гэж бодлоо. Тэрийг заавал хоёлаа яриадах шаардлага байхгүй тий. Сүүлийн үед нь гараад дууссан. Зүгээр нь аним, кино урлаг ийм юмнуудаар дамжуулаад хүргэж байгаа нэг мессежүүд нь штэ. Одоо саяны аним шиг. Энэ цаанаа ингээд ийм бэлэг талын гэдэг юм уу ийм өгөгдөлтөй байдаг гэж би бодоод байгаа байхгүй. Одоо энэ Япон зохиолыг тэр анимны зохиолыг гаргасан хүн бол яавч зүгээр хүн биш гэж би бодоод байгаа байхгүй. Бас өгөгдөлтөй тий. Нилээн тийм ухаалаг гэдэг юм уу, нилээн тийм эсвэл бол бэлэг талаас өгөгдөл авдаг ч гэдэг юм уу. Тийм байж иж ингээд энэ санааг ингээд олсон баха. Тэгээ би яг энийг яагаад гэж бодоод байгаа юм гэхээр жишээлбэл тэр анимныхын санаа анхны мангаг нь би бүр ингээд хайж олж унсан байхгүй. За. Мэдээж тэр дэлгэрүүлэх гээд бас үзэж штэ судалгаа гээд. Гэсэн чинь тэр нь бол бүр шаал ондоо юм баахгүй. Шаал түүхий те. Зүгээр л ингээд байдаг л нэг ертөнц байдаг л нэг юм аним баахгүй. Тэгсэн чинь тэрийг ингээд яг ингээд кино анимашн болгож гаргахдаа мангагийн анимашн болгохдоо маш сайн зохиол болгож гаргасан болж таа. Тэгэхээр тэр хүмүүс бол ингээд ганц 2 жилийн дотор л ажиллаж байгаа тэр ч угаасаа ингээд манга нэрчиж байгаа юм чи. Тэгэхээр тэрийг л тэгж аним болгохдоо ийм сайн хийж чадсан байна гэдгийг би хараад байгаа. Тэнгүүд одоо Стивен Спилбергийн Аватар гэж зохиолч байдаг юм тий. Эсвэл бол одоо биш тэр чинь биш. Аанг биш нөгөө нэг цэнхэр өнгийн хүмүүст яваад байдаг. Морь ундаг, нисдэг, хөвдөг арлуудтай. Тийм штэ нэг амар том биетэй хүмүүс яагаад тийм. Тэр бол одоо жишээ нь ингээд яг баг өгөгдлөөр юм шиг надад санагддаг байхгүй юу? Яг тийм баг бүх юм адилхан заяа. Биднэрт байдаг. Тэрнээс ч юм бол ингээд нэг Эва гэж яриад штэ. Энэ ой мод ингээ хоорондоо ингээ холбоотой нэгдсэн тийм мэдээллийн сан боос. Усныхан ч яг тэр нөгөө ургамал нь моднууд нь өөрсдөө амьтай. Сүнслэг. Тэгээд юм сүнснүүд гэдэг нэг юм жижигхэн манайха балан залгах шиг гэдэг чинь тийм нүд хөвөө явж идэг ч юм те. Тэрийг бол жишээлбэл энэ бөөм мөрөлд бол язгуур гэж нэрлэдэг. Яг ийм галын өргөл мөргөл, галын тахилга матлаг тиймэрхүү юмн дээр эсвэл бол зүгээр ингээд юу яаж хахад зарим бас тохиолдол зүгээр ингээд явж байгаа ганц хоёр шиг байж байгаа байхгүй. Тэгээд тэднийг бол юу яаж болно? Нөгөө дээр үеийн пилонктой нэг ингээд гэрлэр зөгтөг юмнууд гэдэг штэ. Камернууд. Шууд өөрөө угаагаад гаргадаг ч гэдэг юм уу те. Тэд нар чинь ингээд нэг тийм гэрлэр ингээд панк гэж зөгтөг штэ. Тийм төрлийн камераар авахд шууд гардаг байхгүй. Яг ингээд бөмбөлөг хэлбэртэй. Тэгэхээр язгуур нь? Тийм. Яг тэр аватарын хөвдөг юм шиг яг тийм юмнууд ингээд камерны дүүрсэнд буудаг гэсэн үг. Язгуур гэдэг нь юу вэ? Ер нь зүгээр сүнсэл гэсэн үг. Тэгвэл тэр сүнслэл бууж байгаа юм шүү. Язгуур ихээр амар юу вэ? Харин тийм. Тэгээ яг зүгээр жирийн сүнс биш байх гэж би бодож байгаа. Бүр нөгөө маш удаан оршин тогтнодсон одоо нэгсэн тийм өндөр чадамжинд хүрсэн гэх юм уу сүнсний дараагийн түвшинд хүрсэн тийм сүнс байх шиг байгаа байхгүй тэр зурууд нь. Тэд нар жишээлбэл тэр аватар дээр гараад байгаа. Тэгээд энэ үс вэ тий. Үсээ ургуулж байгаа тэр морь зөртөг ингээд холбогдож байгаа юм тий. Ингээд эсвэл байгальтайгаа холбогддог. Тэр бол бас монголчуудын гэдэг юм уу ялангуяа энэ бөөмөрөл байдаг. Бөөнөр чинь өрөөсөө гэхгүй тий. Уртууд тустай нөхдөд байгаа шүү. Эхлэлчүүд нүрт үсээ ургуулад байдаг шүү тий. Тэр бол ерөөсөө тэр нэг бодлын антим бохгүй угаасаа. Ингээд дохоогоо сайн амар бол үсээ сайн ургуул гэхгүй. Тэгэхээр яг тэр мөр нь ингээд бас байгаад байгаа шиг санагддаг байхгүй. Тэгээд тэр цэнхэр өнгө байна тий. Монголчуудыг бас зүгээр яг бамгийн л яриа л да. Энэ бөөмөргөлийн тэнгэр үзлийн хүмүүс бол бас тэгж яриад. Тий. Би энэ өмнө нь бол эртээр үедээ бол хөх байсан. Тэгээд өөр гаргаас баг ингэж ирсэн. Тэг өөр одон гаргаас ирсэн. Хөхтэй мэрэгэн одон гэрээс ирсэн гэдэг үйл үү? Харин мэдгүй ямар ч тэр мэрэг нэг сан санахгүй. Ямар ч л нэг тийм хайр гаргаас ирсэн нөхдүүд. Тэгээд энэ нөхдүүд бол анхандаа би энэ хөх байсан. Угаасаа би минь угаасаа том байсан. Тэгээд цаг хугацааны ирэхэд нөгөө дэлхийн хүмүүстэйгээ хуримлаад, суугаад, амьдраад байгаль цаг уурна ч гэсэн тий. Тэгээд байгалийн эволюцийн явагдсаар хагаад одоо бол ингээд хөх толбон тийм жижиг юм болцсон. Эсвэл бол угаасаа энэ юу энгийн хүмүүсээс ялгагдахгүй болсон ч гэдэг юм уу тий. Тэгээд одоо нөгөө гений судалгаагийн хувьд ч гэсэн угаасаа Монгол хүний ген ч нөгөө C2 хаплогруп гэхэд ч л угаасаа асар бага байдаг. Дэлхийн хүн амын маш бага ерөөс. Тэгэхэд чинь одоо энэ хятад руу зүүн өмнөд Аз руу ч гэдэг юм уу эсвэл бол энтхэг бол Европын юуны генийг нь харахаар чинь ингээд нэг том мангар том бүхэлдүүд байгаа тий. Тэгсэн чинь монголчууд гэдэг хаанаас гараад ирсэн мэддэхгүй нэг асар ховор тийм цөөхөн нөхдөд байгаад байгаа. Тэгэхээр энэ минь энэ төр болоод ингээд орон хамааралтай юм шиг зүгээр
санагдаад байна. Тэгэхээр юу л гэдэг юм зүгээр яг тэр юунууд нь зохиолч нар гэдэг чинь бас нэг онгод орох морох гэж ярьдаг шүү дээ. Дуучид зохиолчид тэрийг болохоор ингэж тайлбарлаад л нөгөө гүний сэтгэл зүгээд идэв штэ нөгөө германы эрдэмтэн. Аа. Тэр болохоор нөгөө зохиолчд ч бэ нөгөө ямар нэгэн хүмүүс өөрийн сайндаа ямиг бичдэг зүгээр нөгөө өвгдийнхөө ямиг дамжуулдаг. Харин тийм. Тэрнтэй бас холбож тайлбарлаа. Харин тийм. Тийм ээ тий. Харин тийм. Тэгээ одоо хин бавгийн лав сүрэнгээ мөрөнгөө гэдэг нэг хэсэг бүлэмжтэй бас ингэж залуухтаас хэсгэр явсан гинэ. Мангар юм урт төстэй. Тийм байхдаа жинхэнэ алжсэн гинэ ингээд амар тийм штэ нэрээ зохиолчд ч амар өсөө ургуулдаг тий. Тэгээд сүүлдээ нөхдөд үсээ авахлаад тэгээ байхгүй болсон. Мундаг сот юмнууд нь гаргаалцсан. Тэгээд угаасаа нөгөө тийм ирч хүч нэг юм галзуу гэж байгаа юм шиг тий. Тэгээд чи угаасаа нөгөө бас нэг талаараа арх уух, мансуурах юм айгүй байгаад байдаг шүү дээ. Тэр удахгүй ингээд харин тий онгод нь орохгүй. Ер нь л голцуул нэг халамцуу тий бас нэг хэд цатсан 100 манараатай үед хайд орж идэг шиг тий. Юм эсвэл хитрхи гүн метр хэрч. Харин тий. Тийм нэг амар сэтгэл готрол тий. Амар дурлал нэг тийм юм цэмэг байхгүй болох үед магадгүй. Тэгэхээр ямар ч л нэг тийм байдлаар энэ онгод гэдэг ч юм уу тий энэ мэдээлэл авт юм шиг байна. Тэр зохиолч нар мундаг энэ дэлхийд гарч байгаа гэдэг юм уу энэ зохиолч нар бол ерөнхийдөө тэрийг хайцсангуусаа авч чаддаг хүмүүс л угаасаа гарч байгаа юм байна гэдэг тийм санаа авах. Тэгээд одоо жишээлбэл юу бол маш сайн санагдана надад. Star Wars сурлаа. Ерөөсөө тэрэн дээр гарч байгаа тэр ингээд ерөнхий философууд нь бол яг л байгаа байхгүй тий бид нарт байгаа юм. Жишээлбэл муугасаа сайн нь дүр, сайнасаа муу нь дүр. Хүчил байгаа л хүч байхгүй тэр буцаад. Нөө би хичнээн сайн хүн байсан ч гэсэн би нэг л муу зүйлд ингээд автаад эхлүүл гэдэг шиг. Ингээд тий харин тий амар хүчрэг муу хүн болж өөрөхгүй тий. Эсвэл маш хүчрэг муу хүн байжгаад маш сайн алуурчин байж байгаа. Баахан хүн алдаг алуурчин байж байгаа. Сайн хүн болоод баатар болчвол магадгүй тэр бол жинхэнэ тий хамгийн мундаг баатар болохоор гэдэг юм уу. Ийм нэг тийм философи тэрэн дээр ингээ аягүй гоё шигдэгцэн. Тэнгүүтлээ гол юм нь болохоор тэр power гэж яриад байгаа хөөхтэй. Хүч чамтай хамт байх гэдэг дандаа ингээ ярьдаг. Force гэж ярьдаг. Тэр нь болохоор ингээ хүч чамтай хамт байг гэдэг нь ерөөл байгаа хөөхтэй. Биднийхээр бол салах болгондоо тэгжилдэг хөөхтэй би бинийг монголчуудынхаар бол ерөөдөг би бинийг сайн яваарай гэж байгаа хөөхтэй. Монголчуудынхаар эсвэл сайн яваад ирүү гэж. Тэр шиг тэгээ явж байгаа. Тэнгүүд тэр юуных нь болохоор тэр force гэдэг тэрнийх нь нэгтрлаар нь нөхдүүдийг ингээд хэмжиж яваад байгаа юм ч гэдэг юм уу. Эсвэл тэр юуны Jedi Order гэдэг юм уу тэр ингээд хүнээс сургаж байгаа систем ингээд юмнууд нь яг яваад байгаа байхгүй бүр. Монголчууд ч гэсэн ялгаа байхгүй яг энэ юунуудаа төрийн үйлдэлнүүдээ энэ тухай бас ярихгүй бол тий үзэгчд маань цаашин сэдв ороод ирлээ. Юуны бөөм мөрөглийг болохоор дотор нь ингээд хоёр байгаа байхгүй. Хоёр ч юу байхгүй. Ер нь бол бөөгийн хамгатай хүмүүсийг дотор нь ингээд үүлээр нь ангилаад зөндөө олон болоод байгаа. Манайх яг одоохондоо жоохон мэдхгүй болохоор гэдэг юм уу энэ мэдээлэл задрааг болохоор бөөх хэр бүгдээрээ л нэг юм эцэнгэрэг бариад нэг хоёглаа л тий хүн оруулдаг тийм л бөө гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл энэ чинь нөгөө бөөгийн тарих гэдэг юм уу ингээд зүгээр л тэр онгод орох гэдэг юм уу тий зохиолч нар ч гэсэн яг үндэ бас нэг талаараа бөөл байгаа байхгүй. Өөрөө биш цаанаасаа нэг гаднаасаа тий хөндлөнгөөс мэдээлэл авч байгаа хэлбэр. Тэгэнгүүт бөө дотроо хамгийн түгээмэл нь бол 100 тутамд нэгээр энэ юуны бидний бөө гэж нэрлэж зарсан бөөнөр дээр нь нэмээд 100 тутамдаа нэг ширхэг арга талын төрийн үйлдэл. Нэгснээр тэр 100 хүний хахуй амьдрал арга талын менежментийг нь хийдэг. Менежер, зовлон жаргалын менежер гэдэг шиг. Тийм нөхдөд байна. Бичнэр нэмж байна. Удирдагч яг уу тэгээд удирдагч гэж хэлж болно нэг талдаа. Нөгөө талдаа гэхдээ онгороод авах хэрэг байхгүй. Нөгөө талаараа үйлчлэгч нь байхгүй. Тэр 100 хүнийхээ асуудлыг нь шийдээд ар гэр амьдрал ахгүй хувийн амьдралаа хайдаг. Тийм төрлийн яг нөгөө төрийн төлөө төмний төлөө төрцөн тий өөрийгөө дандаа хойш нь тавьж идэг тийм л хүмүүс үгүй. Тех өргөгдөлтөй байсан. Тэрийг хийхгүй бол буруудаг. Тийм төрлийн хүмүүс. Тэнгүүд тэр хүмүүсийг жишээлбэл тэр Jedi гэдэг юун дээр Star Wars-ын зураг дээр бол яг гаргаж ийн гэж би хардаг. Ерөөсөө л яг тэр сургаж байгаа ерөнхий философи, номлол, ерөөсөө тэр жам ёс тэнцвэрийг барих үүрэгтэй л хүмүүс байгаа байхгүй. Тэр тэнцвэрийг барих үүрэгтэй, тэр муу муухай юмнуудыг дарах үүрэгтэй. Тэгээд аюул боллоо гэхэд хамгийн түрүүнд яваад фронтод босуулдаг гэдэг шиг тий толдох үүрэгтэй. Тэрнээс бол багасаа 5-6 наснаас ингээд бэлтгэдэг ёстой. Тийм ерөнхийдөө ийм онцгой төрлийн хүмүүс болж таардаг байхгүй. Тэр мэрийг бол ингээд айгүй
зөвөр гэдэг шиг гоё гаргацсан. Тэгээ би боддог байсан байхгүй юу? Амар дарк штэ цуврал нь. Нэгсэн нэгдүгээр ангиасаа ахуулаад сайн тал нь ялтгүй байхгүй юу? Аха. Байнга ингээл гоё ялаад бужигнуулаалгаа юм шиг хэрнээсээ цаанаа Нөгөөдөө нөгөө талд дандаа ялаа шиг. Тэгэл анги твшиг тусмал уг нь болоод энэ чинь ингээд сайн тал руу хэлбэх хэрэгтэйсэн чинь тийхгүй. Ингээд сүүл рүүгээ бүр ингээд сүүлийн нэг хитэн цуврал муурлал яаж байгаа юм бэ те гол дүрийн баахан баатууд гарч ирээд тэр нэг бүгд үхээд босоод байгаа байхгүй. Тэгэл ингээд тэгж явж ягаад хамгийн сүүлд нь сүүлийнхээ анги дээр л ариг гэж нэг юм ингээд юу ялаа л да дууслаа. Тэгээд энийг бол би юу гэж хараад байгаа юм гэхээр тэр нөгөө шин ирэн гэж яриад байгаа шүү дээ. Бомби ирэн ч гэдэг юм уу. Шин ирэн шилж. Тий, эсвэл нөгөө ирэн шилж. тий, бомби орд л юу лээ нэг орд ирэн гэж байгаа тий. Юу н тэр нь өөрөө угаасаа шинжлэх ухааныхаа хувьд ч гэсэн одоо орон судлалын хувьд ч гэсэн угаасаа нэг юм нэг цикл солиод байгаа. тий, нэг орионоос нөгөө орон руу ороод байгаа юм шиг байгаа байхгүй юу? Юу нь бол нөгөө бэлэг талын бөөмөө одоо юу гэдэг тэд нар нь болохоор ингээд нэг тийм шин ирэн эхэлж байгаа гэдэг байхгүй юу? Магадгүй нөгөө Нострадамус ч гэдэг юм уу, Майячууд нь ч гэдэг юм уу, юунууд нь болохоор одоо Христийнх нь ч гэдэг юм уу ингээд бас л нэг тийм Хис өрн мөрн. Тий, төгсгөл гэж яриад байдаг. Тэгэхээр яг нэг иймэрхүү философиуд ерөнхийдөө бол ингээд сая нэг 10 20 жил ч гэдэг юм уу бас нэлээд эрчимтэй ингээд бужигналаа шүү дээ. Ер нь бол гэхдээ энэ цикл нь тийм богинохон биш юм шиг байна тий нэг 1000 жил ч гэдэг юм уу үргэлжлэж байгаа тийм урт хугацааны циклийнх нь яг нэг тийм давж байгаа одоо цагаар ярих юм бол 12 цаг 00 минут гэдэг яг дараагийн өдөрт шилжиж байгаа юм шиг. Тийм цаг үеийн л нэг 10 20 жил юм уу өрнөдөх шиг харагдаад байгаа байхгүй. Тэр хооронд энэ Star Wars зурлал болохоор яг гараад тэгээд тэр муухай юмнуудыг нэг үдэ ингээд харуулдаг байхгүй тий. Сайн тал нь ингээ хичнээн тэмцээд байгаа ч гэсэн торгоох төдий байна. Ялагдаад байна шүү гэдэг мессежийг өгөөч байгаа юм шиг. Надад тэр санагдсан. Тэгэл ингээл нэг ерөөсөө юу яахгүй сайн тал нь өөдөлж өгөхгүй ингээд явж жагаад саяхан нодлон мэн өөрчлөн мэн ингээд нэг арай гэж нэг юм дууслаа л та. Тэгэхээр тэр нь магадгүй нөгөө шинэ ирнэ нь үнэхээр ихлээд тий. Магадгүй бүр нөгөө Трамп нь гараад гэдэг ч юм уу тий. Трамп нь гараад ч гэдэг юм ингээд нэг тийм Америк бол яаж ч байхгүй сэрчлэлтэй төрүүлээд биднийг бодвол сэрээд эцэнгөө нөгөө USAID ч гэдэг юм уу, CIA ч гэдэг юм уу нөгөө хамаг муухай deep state-үүдийн ерөнхийдөө бол нурааж унгааж ин л та. Тэгээд нөгөө колоничлалын боолчлалын бодлого юмнууд нь ерөнхийдөө сулраад яг жинхнээсээ бас сайн цаг ирчих ч юм уу гэдэг шиг тийм хүлээлт бас бий болж байгаа шиг байна. Надад бол тэр Трампын нөгөө хоёрхан хүүс байгаа шүү мэн тийм ээ. Тэр амар таалагдсан шүү дээ. Маш гоё байсан тэр бол. Хоёрхан л хүүс байгаа. Тэр чинь Америкт гарч нэг чинь бусад дэлхий рүү бүгд нөр экспортлогдно гэсэн. Тийм гэсэн. Тийм. Тэрийг бол би амар дэмцсэн юм. Маш зөв. Тэгвэл одоо би үгүй нэг өсч 78 баг 80-аад хүүстэй болсон юм шиг. Би зүгээр юм ч шиг бас яг солиорч болно л. Амар тэрийг экспортлоод ч болохгүй байхгүй юу? Амар дэмжээ цаанаас нь тий. Тэд нар ч өөрөө бахархаад тэр чинь өөрөө нийгмийг гажуулаад. Тэгж байгаа. Тэгээд угаасаа чинь бүр нөгөө төсвийн мөнгөөр тоглодог байсан тий. Гадаадын улс орнуудын улс төрд нөлөөлдөг байсан. Бүх тэр заван юмнууд нь ерөөдөө харьцангуй гайг болж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол сайн цаг ирэх бас магадaltaй ч юм уу тий. Гэдэг тийм горьлог. Тэр нөгөө Аватар Анг гэх кино байдаг шүү дээ. Тэрэн дээр болохоор ингээл нэг сумтай тий сум нь ингээл нүдэнд гэрэл асч масаал баахан ингээл одоо нөгөө нэг хүмүүс нь чигсч юмсаал өмнө байсан аватарууд нь чигсч юмсаал гэдэг шүү дээ. Тэрийг одоо юу мөнгөтэй холбол яаж тайлбарлах. Надад болохоор тэг санагдаад байгаа хүн нэг өмнөх төрөлтэй ч юм уу эсвэл өвөг дээдтэй гэдэг шүү дээ. Миний бодлоос тэр нь ч ингээ холбогдоод байгаа юм болов. Сая бодлоо. Таныг яриад байдаг бол. Бас тэгжээс тэрийг үзэхдээ бас тийм бодлоо анаа төлгөөх ярьдаг тийм мессеж магадгүй. За яг юун дээр бол дахин төрөл гэдэг юм дээр бол гоо эсрэг байр суртаа. Өөрөөр хэлбэл хэрвээ дахин төрдөг байсан болвол юу яаж байгаа гэж байгаа байхгүй. Тэр чинь ингээд нэг сүнс байж байгаа дараагийн төрлөө аваад явахаар ингээд нэг тийм байгалийн эргэлтэнд орох хэрэгтэй байх нэ тийм. Ер нь бол хүн байж байгаа төрөөд үхээд те өчөнгүүд тэр нөгөө дараагийн бичил биетнүүд нь идээд тэгээд ингээд нэг тийм органик нэгдэл ингээд явж шít. Бидний ертөнцийн дээр бол тэнд ч гэсэн тэгвэл бас нэг тийм байж тарах гэдэг шүү дээ. Тэр сүнсний дахин төрөл гэдэг. Хэрвээ тийм юм байдаг гэж үзвэл тэр хүцэн хүнийх нь сүнс гэдэг юм уу мэдээлэл гэдэг юм уу оршихуй гэдэг юм тэр хүн бол байхгүй болох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд дээр нэмээд шинээр хүнд хөрөх болгонд хин нэгэн амтны ч гэдэг юм уу те хин нэгэн ургамлын ч гэдэг юм уу ямар нэгэн хүний ч гэдэг юм уу хин нэгэн сүнс ирж буух хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхэд энэ хүний тоо толгой байнгын нэмэгдэж байна те. Бактери магадгүй амьдрал ахуй бүх юм байнгын тогтмол нэмэгдэж явах хэрэгтэй байхгүй юу?
ертөнц өөрөө тэлж байгаа учраас. Тэр тэлж байгаа сүнснүүд түр хаанаас гарч иж байгаа. Мэдгүй байдаг. Гэдэг асуудлууд жишээлбэл гарч ирээд. Гэх мэтлэн ингээд логикууд гэдэг юм уу юмнуудаар нь бодох юм бол философийн хувьд бол энэ ерөнхийдөө эсрэг байр суурьтай байгаа. А дээр нэмээд хамгийн гол асуудал нь болохоор яагаад эсрэг байр суурьтай болсон бэ гэвэл өвгөд хэлээд байгаа байхгүй юу? 17 мянган жилийн өмнөөс бууж байгаа нэг ихс байгаа байхгүй юу? Тэр ихс бол энэ одооний үхэж үзээгүй хүүхдүүд яагаад худлаа яриад юм болоо. Тэгээ өөрсдөө үхэж үзсэн юм шиг ингээд нэг юм дахин төрмөд юм яриад ах юм аа. Би лав ингээд 17 мянган жилийн өмнө хүн байсан. Тэгээд тэр үед би үхсэн. Тэгээ хүн л юм чи үхэж таараа. Тэгээ үхчээд одоо хүртэл ингээд би нэг ч удаа хүн дахиж төрхийг бол үзээгүй. Хүн бол нэг л удаа хүн амьдралаар амьдраад дахиж хизээж хүн болж төрдөг юм аа. Тэр та нар бол энэ ансиг цавчхтуудын богинохон амьдрал шүү сүнсний чи амьдралын хувьд. Та нар энэ амьдралаа гамтай, юутай хайрлаж, хүндэлж тэ аль болох 100 ашиглаж ингэж амьдрах ёстой шүү. Тэгэхгүй тэгээд дахиад хүн болол дахиад амьдрчнаа гэдээ ингэж бодох болохгүй. Дахиж та нарт энэ амьдрал олдохгүй. Амьдрсан шиг амьдраарай гэдэг байгаа байхгүй. Тэгвэл нөө яатын цус ганц л амьдрны тийшээ үнэн үгүй таарах юм шиг. Ер нь бол you only live once тэ яла. Гэтэ яг хуу 100% бас тэгж төвшөрч болохгүй харагдаад байгаа байхгүй. Америкийн ёлоч нь бол тэ жинхэнэ юу ч хийсэн хамаагүй шүү дээ. Хар тамгаа татсан хүн чинь бараг тэ ямар ч хууль бус гэдэг шиг ийм цензург байгаа даа. Бид нар дээр ирэхээрээ тийм биш. Нэгсэндээ ураг удам гэдэг өөр философи байна. Тэр ураг удам чинь нэг номерын асуудал буюу ураг удам гэдэг чинь тэгэл буцаал яг үндэ чи ихгүй юу? Тийм шүү дээ. Чиний хүүхэд гэдэг чинь чиний ген. Чиний ген гэдэг чинь чи өөрөө. Тэгэхээр чиний үр хүүхэд хэдий чиний удаан оршин тогтно чи өөрөө удаан оршин тогтнож байна. Чиний юу л хуулбар гэж байгаа юм шиг тийм. Ерөнхийдөө бол ингээд тийм л санаа байгаад байгаа байхгүй. Тэнгүүд энэ монголчуудын философи гэдэг юм уу монголчуудын энэ бөөмөрөл төр бол ерөөсөө холбоо хамааралгүй юм нэгч байхгүй. Өвгд эцгүүн нэгч байхгүй. Тэгээд угаасаа логикоор бодохоор яаж ч гэсэн өвгд эцтэй бүр нэг бичнээс л явсаар л үдийд ирсэн байгаа л тийм. Тэр бич хөвлөлт сүслийн онцлог сайн мэдхгүй юм чинь тийм. Үнээр бичнээс төрсөн үү, харь гаригын төрсөн үү, бурхан бүтээсэн үү тийм. Тэр бол дараагийн асуудал байх. Ямар ч хэлсэн зөвхөн бидний практик дээр байгаа юмнуудаар бол баталж болж байгаа шүү дээ тийм. Ядаж өнөөдөр туршигддаг, батлагддаг юмнууд нь бол жишээлбэл энэ лусын хорлол байна заяа. Энэ нөгөө ёс мэдхгүйгээс болоод ёр халтж байгаа хүмүүс амар их байна. Тэр бүр ингээд амар заван билсаа баахгүй тийм. Ёс мэдхгүй нь ёр халтахгүй. Яг бусдаар бол халтаад байгаа тийм. Ёртоод байгаа. Тэгээд тэрний нэг хамгийн том асуудал нь бол бид нар дээр тулж байгаа зүйл лусын барай. Энэ амар аюултай зүйл. Чи өөрөө юу ч хийгээгүй гэж болно тий. Голд ингээд арх сүү одоо юу гэдгийг тий. Цус ингээд юу ч ингээд тусаагүй яагаачгүй тий. Усыг яагаачгүй байж болно. Хамаагүй. Гэтэ чиний аав юм уу? Аваг ах юм уу? Дүү ч нь байт юм уу? Хин нэг нь танихгүй л хүн зүгээр тий. Ясан талын чинь нэг хүн тэр лусыг хилэгнүүлээ. Тэр лус руу сүү юм уу? Юу юм уу? Хог юм уу? Цус юм уу? Нэг юм тусаачхад л тэр ингээд дуусч байгаа танаа ургууд юм. Тэгэхээр тэр хүн өөрөө бариул. Тэнгүүд энэ өөрөө шууд гений мэдээлэл өгчөж байгаа. Тэр хүнийг нь таньж чадахгүй гэсэн үг. Тэр лус нь. Тэр нэг лус нүдгүү гэдэг юм бас юм гэсэн. Харахгүй зүгээр үнэрлэх юм шиг байна тий. Ер нь тэгнэ гэсэн үг. Үнэрлээд энэ гений мэдээлэлтэй хүн юм чинь энэ л байгаа гэж алдах гэсэн үг тэр хүнийг. Тэгээд ингээд тэр хүнийхээ эд мөнгөнийх нь хохирлттой болгоно эрүүл мэндээр нь хохироод ингээд хохироосоор хагаад тэр хүний ингээд энерги нь барагдаад дуусангууд тэр хүн хүч байгаа. Үхэнгүү тэгээд дуусч байгаа юм биш. Дараагийнх нь хүнийг очиж барьдаг. Ингээд тэр ураг удам тасгартал ингээд хөгөөл яваад байдаг. Тэр энэ бол ерөөс амар өргөн байна. Бараг айл болгон байна. Ерөнхийдөө нөгөө ёс мэдхгүй учраас хүмүүс очиод сүү тусаач чинь гараа ан амтан гаргачаад мал гаргачаад очиод гараа угаач чинь цустай гараа. Тэгэхэд ингээд усны жишээлбэл шинжлэх ухааны үндэслэл нь бол ус угаасаа өөрөө амар мэдээлэл хадгалагч гэдэг байна шүү дээ. Нөгөө хөлдөөж үзэх, гисгээж үзэх, хараалж муулж үзэх тий. Ингээд дуу хөгжмөөр ингээд тасалжуулж үзэх. За тэгэл юу яах? Хичнээн галлаа уснд байна уу ингээд ганцхан тусал цус ороход усны бүтцэн тэр чигээр өөрчлөгдөж байна. Мангар том байна. Тэгэхээр тиймэрхүү юм цаанаа болдог болж тараад байгаа. Тэрэнд бол асар дургүй болж тараад. Тэгээд муугаар бодоход нэг бактери орчиж байгаа хөөх тий. Бактери нь усны дотор үрчиж байгаа. Үрчснээс нь ундаалж байгаа хүн мал амьтан бүгд тэр бактериэр хүчилж байгаа хөөх. Тэгэхээр иймэрхүү ерөнхийдөө юунууд байдаг юм шиг байна.
энээс өсвүүлээд ингээд ерөнхийдөө ингээд асар өргөн цар хүрээтэй мэдээлэл онол философи юмнууд байна. Тэр эдгээрийг бас ингээд онгод гэдэг юм уу, тэр зохиолчд гэдэг юм уу, тэр зүм бэлтгэнүүд гэдэг юм уу, тэр хүмүүс ч юм бол нөгөө огт байхгүй юм яриаггүй. Огт бас галзуу биш. Бас тодорхой хэмжээнд Намаас гараагүй. тий, тодорхой Дамжуулах гэсэн юм байх нь шүү дээ. харин тэгэхээр нэг тиймэрхүү юмнууд ерөнхийдөө бол байдсан байна. Тэгэхээр энэ талаар ерөнхийдөө хоёулаа бас нэг тодорхой хэмжээнд цаашдаа яриад явсан дээр хаа. Аха. Надад бол сонирхолтой санагдчих нэг огт мэдгүй юм ярьж байгаа болохоор тийм бичсэн байгаа. Аха. За. За тэгвэл хоёулаа дараагийнхаа дугаараар ерөнхийдөө энэ юуны миний хувийн штэ тий бас миний зүгээр нөгөө өөрийнхөө хэмжээнд судалсан энэ онол философи ер нь энэ амьдрал гэдэг чинь ямар хүн байгаад байна тий энэ матрикс гэх кино чи хэр үний тий надад бол бүр ингэ 100 адилхан санагдаад байгаа. Тэр мэрийг яагаад тийм байгаа юм? Тэргийн шинжлэх ухааных нь үнс хэрнэ. Буцаад нөгөө кино зохиол гэдэг юм уу тэр урлаг соёл талаас нь яаж харуулад байгаа тий хүмүүс яаж хүргүүл ингэ ойлгоход хамгийн амархан. Заавал ч хүн ингээл нэг завсганаал баахан хоёг хувцс ингээл баахан юу яа тийм ус ноос одоод ингээл явах шаардлага байд юм уу байдгүй юм уу? Тэгж юу нь яг яах гад байдیں۔ Тий. Утга шалтгааныг тайлбарлаж өгөх. Тэднийг хэдүүлээ аль болох тийм судалсан хэмжээндээ би бас ингээд яриад болцаад явъя л гэж бодлоо. Гой санагдчих. За. За тэгээ хоёлаа юу вэ? Эх 7 хоногоос уулзъя. За. Энэ хүртэл сонссон үзэгчдэд баярлалаа. Баярлалаа.